Сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нар зориулсан мэргэжил арга зүйн цовруул сургалт 3. Өнөөдөр сэдв 13 хүүхдийн хэл ярианы хөгжлийг хэрхэн дэмжих вэ? Нотлохонд суурилсан зөвлөмжүүд сэдвээр Дорж Дэрэм багш уншнаа. За сайн байцгаана уу бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Миний дэлгэц харагдаж байгаа болоо. Харагдаж байна. За. За өнөөдөр хэдүүлээ хүүхдийн хэл ярианы хөгжлийг хэрхэн дэмжих вэ? Нотлохонд суурилсан зөвлөмж гэсэн сэдвээр сургалтаа маань явна. За сургалтаа эхлэхийн өмнө хэдүүлээ нэг товчхон нэг асуулгад хариулцгаая. Одоогор нэг 18 хүн багшгүй тийм. Шээр нь гарчих шиг болох юм. За одоох за харагдаж байгаа болоо. Харагдаж байна. Зүгээр байна. За яаж би нэг За хэдүүлээ menti.com гэдэг сайт руу ороод энэ кодыг хийгээд оронгууд энэ асуулга маань гараад ирнэ гэсэн үг. За тэгээ хэдүүлээ яг та хэд өөрсдийнхөө төвшөнд эцэг эхчүүдэд за мөн мэрэгчлээ хоорондоо ер нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихэд ер нь ихэвчлэн ямар зөвлөмжүүд өгдөг вэ? Дараа нэг туршлага хуваалцъя тий. За оронгуудаа өөрсдийнхөө саналаа нэг үгээр юм уу өгүүлбэрээр товчхон өгүүлбэрээр бичиж болно. За эхний хүн маань бичиж гин өдөр бүр ном уншиж өгнө гэнэ. За энэ мэтчлэн нэг хүн хэдэн ч удаа хариулж болно шүү. Тэгэхээр ихэвчлэн эцэг эхчүүдэд за мөн хүүхдүүдтэй ч гэсэн ерөнхийдөө энийг хийгээрээ тэрийг хийгээрээ ингийн шүү гэж хэл ярианы хөгжлийн дэмжигтэн чиглэсэн ямар зөвлөмжүүд өгдөг талаар бичье гэсэн. За буурынхий хэлтэй бол түргэн хэллэг хамт уншиж давтах.
Дуу шүлэг заах, сонсгох, үлгэр ном уншиж өгөх. Зарим нь буруу хариулт бичиж магадгүйгээ байж магадгүй. Тэгэхээр буруу гэсэн хариулт байхгүй учраас яг өөрсдийнхөө төвшөнд эцэг эхчүүдэд голчлон зөвлөж байгаа тэр зөвлөмжүүдээ л оруулахад байна. За хүүхдүүдтэй тоглуулж нийгэмшүүлнэ. За хүүхдтэйгээ их хэлээр нь тогтмол ярих, өөрсдөд нь нэг хэрэгтэй зүйлийг аль болох өөрсдөөр нь асуулгах, ингэхтэй тослох, за ярилцах, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, мөн жижиг өгүүлэлэг ном уншиж ярилцах. За хэл зөвшөөрөх, үг хэлүүлэх, хүүхдтэй тод хэлгээр ярих. За зарим багш нар маань мэдээж сургуулийн насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүд бол хоорондоо ялгаатай тий. Тэгэхээр зөвлөмжүүд бас мэдээж харилцан адилгүй байгаа. Сайн сонсогч нь байх, сонсох. За өвөө эмээтэй нь холбоотой байлгаж яриулах. За энэ маш сонирхолтой зөвлөмж байна. За дахиад нэмээд 2 минут энэ дээр санал авъя. Өвөө эмээтэй нь холбоотой байлгаж яриулах. Нийт 11 хүн хариулсан байна. Юмыг сайн тайлбарлаж хот хийж өгөх, байнга ярилцах, ном уншиж өгөх, түргэн хэллэг, дуу заах, найзуудтай ойр ойрхон уулзуулах, ярих орчин сайн бүрдүүлэх. За түргэн хэллэг зөвшөөрлөх хэллэгүүд ер нь багш нар маань нэлээд ашигладаг юм шиг байна тийм. За түргэн хэллэг уншуулах, хүүхдийг өөрөөр нь яриулах. Хүүхэлдээ үзүүлэхдээ үг яриатай хүүхэлдээ үзүүлэх. Хөгжинтэй бол шинэ үг сурахгүй гэж юм тийм. За дуртай зүйл дээр нь ярилцах, хэлэхэд хэцүү үгсийг нь үеэр тасалж өгч зөв хэлүүлж сурахад тусалснаар хүүхэд шантарханд багасах, өөртөө ихтэй болно. За хариулт илгээсэн хүмүүсүүдтэй баярлалаа. Тэгээ хэдүүлээ хичээл дээрээ өнөөдөр та хэдийн энэ зөвлөмжүүд бас хэр ер нь энэ нотлоонд суурилсан зөвлөмжүүдтэй нийцж байгаа хэсэг талаар бас авч үзэх бах. За тэгээ өнөөдрийнхөө хичээл рүү орцгоё.
За би энэ дээр unmute хийгдсэн байсан байна. Уучлаарай. Би баахан ганцаараа ярьсан байсан ба шүү дээ. Үгүй сая л сонсч ирсэн шүү. Сонсогдчихсэн үү? Сүүлийн тийм магадгүй сүүлийн 5-10 секунд maybe 5 секунд. За. За тэгвэл сонсогдчихсэн бол шууд хичээл рүүгээ орцгоё. За өнөөдрийн хичээл маань хоёр хэсэгтэй байгаа. Эхний хэсэг нь болохоор хүүхдийн эрт үеийн хэл ярианы хөгжлийг яаж дэмжих вэ буюу 0-5 наснд яг хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжихтэй холбоотой ямар нотлохонд суурилсан зөвлөмжүүд байж болох вэ гэдэг хүрээнд бол ярилцсан. За нотлохонд суурилсан гэдэг нь яагаад хэлж байгаа гэхээр за мэдээж одоо эцэг эхчүүд ч гэдэг юм уу багш нар за бас одоо мэрэгжлийн хүмүүсүүд зарим тохиолдолд өөрсдийнхөө туршлага дээрээ за зарим тохиолдолд өөрсдийнхөө мэдрэмжэн дээрээ тулгуурлаад хүнд маш их зөвлөгөө өгдөг тий. Гэхдээ тэр болгон бол одоо үнэн бас тухайн хүүхдэд тохирсон ч гэдэг юм уу байх боломжгүй байдаг. Тэгэхээр энэ нотлохонд суурилсан зөвлөмж гэдэг бол бас маш олон одоо хүүхдийн одоо тэр хэл сурах үйлийг судалж үзээд за ийм маягаар дэмжүүл бас илүү үр дүнтэй байд юм байна гэдгийг бол гаргаж ирсэн ийм зүйлсүүд байдаг. За энэ нь бол боломжгүй байна гэдгийг бас ингээд судалсан ийм зүйл байдаг учраас нэлээд бодтой шууд аваад хэрэгжүүлэхэд бас илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас энгийн одоо хүмүүсүүдийн одоо сайн мэдих зөвлөгөөнүүдээс бол бас арай өөр байгаа учраас энийг бас ялгаж салгаж ойлгох нь зүйтэй шүү. За тэгэхээр эхний хэсэг бол хүүхдийн эрт үе буюу 0-5 нас. За сүүлийн хэсэг маань болохоор 5-аас 11 насны хүүхдийн хэл яриаг яаж дэмжих вэ гэдгийг бол хэдүүлээ авч ярилцсанаа. За тэгэхээр хэдүүлээ бол янз бүрийн төвшөнд бол янз бүрийн насны хүүхдүүдтэй бол ажиллаж байгаа. За тэгэхээр хамгийн суур одоо хэл ярианы хөгжлийн хамгийн суур одоо үндэс тавигддаг одоо нас бол 0-6 нас гэдгийг бол бид нар баг хичээл болгон дээр ярьж байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн одоо чухал суур үе нь. За тэгэхээр энд ямар зөвлөмжүүдийг өгч болох вэ талаар ярилцъя. За эхний зөвлөмж. За тэгэхээр 0-5 нас гэдэг учраас хүүхдийн одоо хэл яриа бол бид нар эхийн хэвлэлд бүрдэж эхлэхээс одоо хөгжиж эхэлдэг гэдгийг бол эхний хичээлээрээ үзсэн. Тэгэхээр хүүхдээ эхийн хэвлэлд байхаас нь ярьж харьцаж байх гэдэг энэ зөвлөмж бол бүр хамгийн чухал гэсэн үг. За тэгэхээр та хэд магадгүй одоо няраа хүүхдтэй болж байгаа ээжэд те энэ зөвлөмжийг бол ер нь бол бас бүх хэмжээний байх хэрэгтэй гэсэн үг. За яагаад вэ гэхээр хүүхдийн эхийн хэвлэлд бүрдэж эхлэх цагаас бол хүүхэд бол ер нь бол сонсож эхэлдэг. Тэгэхээр өөрийнхөө ээжийн тэр ярьж байгаа дуу адаа, ярианы аялга, хурд, химнэл, за хөг, өргөлт, зогсолт бүрийг бол одоо ялгаж тэр таних үйл явц бол өрнжээдэг. За тэгэхээр энийг бол дэмжсэн одоо сонгодог ийм судалгаа байна л да. Жишээ нь Америкт ийм хийгдсэн судалгаа англи хэлтэй ээжүүд бол испани хэлтэй ээжүүд за дөнгөж төрөөд 2 хонж байгаа тэр няраа хүүхдүүд нь ээжийнхэн одоо ярьж байгаа хэлийг илүүтэй чагнаж хариу үйлдэл үзүүлж гин үү эсвэл одоо танихгүй хүний те яг ялгаа авахгүй англи хэлийг ч гэдэг юм уу испани хэлийг сонсоод хариу үйлдэл хурдан үзүүлж гин гэдгийг шалгах ийм даалгавар болоод няраа хүүхдүүд дээр хийлгсэн юм судалгаа байгаа. За тэгээ энэ судалгаанаас харахад бол дөнгөж төрөөд тэ 2 хонж байгаа няраа хүүхэд бол зөвхөн ээжийнхэн одоо тэр ярьж байгаа хэлийг илүүтэй чагнаж за хариу үйлдэл үзүүлэх одоо тэр байдал нь бол маш илүү байсан юм судалгааны үр дүн байдаг. Тэгэхээр эндээс юу хэлж байгаа гэхлээр хүний хэл яриа гэдэг бол яг эхийн хэлийг бүрэлдээд тэр 9 сар 10 сар тээх хугацаанд бол одоо тэр хэлний арай зүйтэй холбоотой, арай альбрын системтэй холбоотой тэр бүх
бүхий л зүйлсийг бол ялгаж салгах ийм чадвартай болсон байдаг гэсэн үг. За судалгааных нь хувьд бол энд байна. За энд ямар судалгаа хийгдсэн бэ гэхээр хүүхд одоо дөнгөж төрөөд 2 он жоо хүүхдэд одоо яг ээжийнхаа мөмийг өгч явах явцад тэр танихгүй одоо ээжийн одоо англиар ярьж байгаа яриаг эсвэл испаниглаар ярьж байгаа яриаг сонсоолж нэг үзэх, нөгөө талд болохоор өөрийнх нь ээжийн ярьж байгаа яриа ярьж байгаа яриаг сонсоолж үзэх ийм даалгавар бол хийлгэсэн. За нийтдээ 18 удаа бол ийм даалгаврыг хийлгээд тэг ямар хариу үйлдэл үзүүлж байгаа вэ гэдгийг бол хэмжсэн ийм судалгаа бол явуулсан байдаг. Тэгэхээр энэ дээр бол хүүхэд илүү тухайн одоо өөрийнхөө ээжийн тэр ярьж байгаа ярианы темп тэр зүйлстэй бол хурдан хариу үйлдэл үзүүлж исэн гэсэн ийм судалгаанууд байдаг. За гэхдээ энэ дээр яга хүүхдүүдийн хувьд бол ээжийн зүгээс бол юу ярихтаа бол тийм гол биш. Ямар нэг байдлаар эхийн хөвлөд одоо тэр байгаа хүүхдтэйгээ ярьж харилцаж байх нь бол чухлаа гэж үздэг. Тэгэхээр тэнд бол ээж нь юу гэдгийг хүүхдтэйгээ нэг холбоо тогтоогоод дуу сонсгох эсвэл одоо яриах өгөөрдөг ч гэдэм үү ямар нэг байдлаар л харилцах нь бол чухлаа гэдгийг бол эндээс харуулж байна. За хоёр дахь зөвлөмжийн хувьд бол хүүхдэд хандсан яриагаад ярих гэж. За энэ юу хэлээд байна гэхээр энийг англи хэлэнд infant or child directed speech гэж хэлдэг. За мөн parenthesis гэх нь бас гэсэн ийм нэр томьёогоор бол бас ашигладаг. За энэ юу хэлдэг вэ гэхээр одоо ээжийн зүгээс үгээ удаанаар дуудах, үг ярианыхаа өнгө хэмнэлийг ихсгэх, багасгах, сэтгэлийн хөдлөлтөй ярих зэргийг бол багтааж ойлгодог. За тэгэхээр энэ дээр бол хийгдсэн маш олон судалгаа бол байдаг. За тэгэхээр энэ судалгаануудыг таймлаад үзэхэд юу гэж хэлж байна гэхээр хүүхдтэй хандсан одоо байдлаар хэдий чиний их ярина, төдий чиний хүүхдийн хэл ярианы хөгжилд бол эерэг нөлөөтэй байна гэж бол үздэг. Тэгэхээр энэ хүүхдтэй хандсан одоо тэр яриагаар яриад чиглэсэн тийм яриа харилцаа үүсгэх байдал бол хүүхдийн хэл яриаг дэмжих өгтөр нөхцөл болдгоо гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ энийг илүү наривчлаад задлаад аваад үзье. За судалгааны хувьд бол энэ дээр мөн ялгаа авахгүй. Одоо ээж нь хандсан одоо яриагаар ярьдаг нэг бүлгийг авч үзээд мөн юусаа харилцдаггүй нэг бүлгийг ингээд авч үзсэн, контрол бүлгийг авч үзсэн байгаа. Тэгэхээр энэ дээр илүү одоо хүүхдтэйгээ одоо их харилцаж ярьж исэн тэр бүлэг бол илүү үр дүнтэй гэсэн ийм үр дүн бол гарсан байна. За тэгэхээр энэ дээр энэ ээжийн хэлний ярианы загвар одоо ямар байх вэ гэхээр за энэ бол гэхдээ яриа хүүхдээс ахуулаад 5 нас хүртэл бол байж боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол одоо нэг юу гэдэг 2-3 настай хүүхдийн хэл ярианы бол загвар нь байна. Жишээ нь одоо юу гэдэг хүүхд одоо тоглоомоо энд тэнд тараасан бол ээж нь за болно одоо тоглоомоо хураач гэдэг юм уу За эсвэл одоо хүүхэд нь нэг гүлэг хараад сонирхоод байвал за энэ бол гүлэг байна гэж одоо ээж нь дэмжиж өгч юм уу. За эсвэл одоо юу гэдгийг хүүхэд гүлэг байгаа одоо тэр сакс руу хараад байгаа бол гүлэг одоо саксанд байна гэх маягаар дэмжиж өгч байгаа энэ яриаг бол хэлдэг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхэд бол энэ дээр маш их юм мэдэхгүй үг гарч ирдэг, мэдэхгүй зүйлс гарч ирдэг. Энэ болгоныг нь яаж дэмжиж ярьж байгаа, хариу үйлдэл үзүүлж байгаа болгон болол чухал гэсэн үг. Тэгэхээр хэл яриа гэдгийг бид нар бол дан ганц үгээр илэрхгүй гэдгийг бол ярьсан тэгэхээр бидний үйл хөдлөл биеийн хилэмжээр бол бас маш их илэрдэг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдэд мөн дохио зангаагаар одоо харилцаж байгаа тэр байдал хүртэл хүүхдийн хэл яриаг дэмжиж өгч байгаа гэсэн. За тэгэхээр энэ бол үгэн дээрх жишээ авах юм байна. За тэгэхээр ийм маягаар дэмжих нь бол хүүхэд маш богино хугацаанд үг тэгээ үгийн утгат хэсэг нийлмэл үгийг бол хялбар тогтоох одоо нөхцөл болох төдийгүй цаашлаад үгийн сангийн баяжуулаад мөн үйлдвэрийн бүтцийг нь одоо төлөвшүүлэх мөн сайжруулахад бол чухал үүрэгтэй байдгаа гэж үздэг.
За тэгээд судлаачд бол энэ дээр үзэхдээ ээжийн хэл ярианд бас тодорхой хэмжээний тавих шаардлага байна гэж үздэг. За тэгэхээр энийг бас ялгаа авахгүй нөгөө бидний их ярьдаг хэлний төвшингүүд дээр хувааж авч үзсэн байна. Жишээлбэл арайн зүүн төвшөнд ээжийн хэл яриа бол маш зөөлөн дуугаар ярьж ах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдтэйгээ их хатуу ширүүн их огцом дуу бай ийм зүйлээр ярихад хүүхдийг юу гэдэг юм их айц давтуулах, төгшөөр давтуулах ч гэдэм үү сэтгэлийн хөдлөл тогтворгоотоход хүргэх. За тэр нь улмаар хэл ярианы хөгжлийг саатуулах юм нөхцөл болно гэж бас үздэг. За хоёрдугаарт бол ер нь тод хэлж ярих гэдэг бол бас маш чухал байдаг арайн зүй талаасаа ээжийн хэл яриа. За гуравдугаарт хөг өргөлт зэргийг аль болохоор ер нь тод хийж ярих нь чухал. За мөн үгийн хооронд зогсож заавах. За жишээлбэл маш хурдан яриад байдаг ээжүүд байдаг. Тэгэхээр хүүхэд яг хэл ярианы хөгжлийн ихэнх үедээ тэр болгон том хүний тэр хурдан ярьж байгаа тэр яриаг байрч авч гүйцэж чадахгүй тохиолдол байдаг. Иннээсээ болоод хүүхдийн хэл яриа бас хоцрох сул хөгжих ийм бас болдгоо гэж үздэг байна. За дараагийн нэг хэлний төвшин бол үгийн сан утга зүйн төвшөнд бас тодорхой хэмжээний шаардлага байна гэж үздэг. За тэгэхээр энэ дээр үгийг айл болох цөөнөөр тооцоотой тогтоолгох ялангуяа ээж юу гэдэг маш олон үг ингээл ашиглаад маш төвөгтэй үг гэдэр ашиглаад байх тусам хүүхд бас тэрийг нарийн утгыг ойлгох ухах тэр чадвар бас суугаагүй байхад нь тийм зүйлсийг хийгээд байвал бас сул байх талтай. За мөн утгын тодорхой хүрээгээр хязгаарлах нь бас чухал. Тэгэхээр юу гэдэг за модератор хийж байгаа маань энэ хүний дууг нь мьют хийж өгч болох болоо. За тэгэхээр тэр үгийн утгыг бас тодорхой хүрээнд хязгаарлаж авах хэрэгтэй. Тэгэхээр юу гэдэг олон салаа утгатай үгийг юугаар утга илэрхийлсэн байдлаар хүүхдэд харилцах. За эсвэл юу гэдэг хоёрдмал утга үүсгэх, эргэлзээ үүсгэх ийм асуудлууд гардаг учраас утгыг бас тодорхой хүрээнд бага наснд хязгаарлах нь зөв байна гэж үздэг. За дараагийн нэг төвшин бол өгүүлбэр зүйн төвшин байгаа. За тэгэхээр өгүүлбэр зүйн төвшөнд өгүүлбэрийн бүрэн бүтцийг эрхэмлэх маш чухал. За тэгэхээр бидний энэ тэргүүний тавьж байгаа шаардлага Монгол өгүүлбэрийн бүтцтэй хэр зөв бүтцтэй үгийн дараалал хэр зөв бүтцтэй за тэр байдал бүр маш чухал гэсэн үг. За бидний зүгээс багш нарын зүгээс ч гэсэн хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа тохиолдолд өөрсдийнхөө тэр харилцаж байгаа тэр хэлний тэр ялангуяа өгүүлбэрийн бүтцийн хувьд маш зөв бүтцтэй. За мөн хүүхдийн насанд тохирсон байдлаар харилцаж байгаа үгүй гэдгийг сайн анхаарч явах шаардлагатай гэсэн. За дараа нь өгүүлбэрийн бүтц нь аль болохоор богино байх. За ялангуяа энэ бага насны хүүхдүүд хамаатай 4-5 нас хүртэл хүүхдүүд хамаатай гэсэн. Тэгэхээр юу гэдэг нийлмэл хавсарсан өгүүлбэрүүдээр ингээд хүүхдтэйгээ ярилцаад байвал бас хүүхд тэр өгүүлбэрийн утгыг тэр болгон ойлгоод хариу үйлдэл үзүүлэх чадвар нь бас сул байна гэсэн үг. За тэгэхээр энэ маш чухал байна гэсэн үг. За дараа нь анхааруулах, асуух өгүүлбэр олон байхаар тооцох. За тэгэхээр энийг ялангуяа бага насны хүүхдээр энэ өгүүлбэрүүд маш их ашиглагддаг учраас энийг бас маш олон байлгах нь их чухал юм аа. Тэдний хэл яриаг дэмжихэд бас чухал байдгаа гэж үздэг. За дараа нь харилцаа яриан дээр
гэж байгаа. За тэгэхээр энэ дээр хэлний хэрэглэгчгүй тэр нийлэмжийг аль болохоор ер нь олон удаа давтах нь бол их чухал байдаг гэдэг үздэг. Өөрөөр хэлбэл эдий чинээ давтамжтай одоо тэр хэрэглэгдэхүүнийг ашиглаж гин төдий чинээ тэр хүүхэд тэрийг дараагийн удаа ашиглахад алдаагүй зөв за мөн цаашаа бас одоо хөгжүүлж хэвшүүлэхэд бол чухал үүрэгтэй гэж бол үздэг. За шинэ хэллэгийг цөөнөөр хэвшүүлнэ гэж байгаа. За тэгэхээр одоо юу гэдэг магадгүй бид нар Монгол хэлэндээ маш олон одоо зүүр цэцэн үгс тийм ээ. За мөн өвөрмөц хэллцгийг ч гэдэг юм уу ашигладаг. За тэгэхээр энийг бол багаар хэвшүүлэх нь бол илүү бас оновчтой байдгаа гэж бол үздэг. За энэ бол саяны бидний хүүхдэд хандсан яриан дээр зөвлөмжтэй холбоотой зүйлсүүд ярьж дуслаа. За дараагийн зөвлөмж бол за хуруугаараа заах үйлийг ажиглах гэж байгаа. Ялангуяа энэ яраагаас ахуулаад 3 хүртэлх хугацаанд энийг бол маш сайн ажиглаж харж авах хэрэгтэй. За тэгэхээр энэ яагаад чухал вэ гэхлээр за эхлээд бол яраа болон балчир хүүхдүүд хуруу гараараа заах тохиог ашиглах хэрэг тэдний хэл ярианы хөгжил бол хурдцтай явагдаж байна гэж бол үздэг. За тэгэхээр энэ бол яг хэлд орох үеийн өмнөх одоо процесс байдаг. Тэгэхээр энэ хэрвээ тухайн хүүхдэд одоо явагдахгүй байна гэж үзвэл тухайн хүүхдэд ямар нэг одоо хэл ярианы хөгжлийн хувьд доголдох, за мөн ямар нэг харилцааны бэрхшээл үүсэх бас урдч нөхцөл болж өгнө гэж бол үздэг. Тэгэхээр энэ хийгдээгүй байжгаад хүүхэд хэлд орох юм бол тэнд бас л нэг алдаа байх тохиолдол бол байх боломжтой гэсэн. За эцэг эхчүүдийн зүгээс хүүхэдтэй харилцахдаа бол хуруугаараа мөн ашиглаж зааж чиглүүлэх тусам хүүхэд бол тэр одоо заах тохиог ашиглах нь бол бас их байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө заагаад байхдаа бас гол биш. Эцэг эхчүүд тэр тохио зангаа тэр одоо зааж байгаа юмыг чиглүүлж байгаа тэр зүйлийг хэдий чинээ хийн төдий чинээ хүүхэд бол бас тэрийг хийх үйл нь бол нэмэгдэнэ гэж ойлгочлоо. За жишээ нь юу гэдгийг авах гэж байгаа юм руу заах ч гэдэг юм уу. Эсвэл одоо нийгэм сонирхуулах гэж байгаа бол хүүхэдтэй заах ч гэдэг юм уу тий. За энэ бол яг ингээ бодит одоо харилцааны эхлэл бол болдог гэж үздэг. За энэ үйл бол ихэвчлэн 10-аас 15 сарын хооронд явагдаж эхэлдэг гэж үздэг. Тэгэхээр яг энэ үед тий танаа хүүхэд одоо хэлд орохын өмнө энэ хуруугаараа хэр зааж исэн бэ гэдгийг болоо жишээлбэл багш тодруулж асууж авах нь бол бас маш чухал байдгаа гэсэн үг. За мөн эцэг эхчүүдэд ч гэсэн тий ялангуяа юм яраа бага насны хүүхдээ эцэг эхчүүдэд энийг бол зөвлөх нь маш чухал гэж ойлгомжлоо. За энэнийг дэмжсэн судалгаа бол байна. За өөрөөр хэлбэл одоо ээж нь тий гэрийн нөхцөлд маш бага одоо хуруугаараа заах тэр тохио зангааг ашигладаг болон маш их хийдэг тэр одоо ээжийг бол харьцуулсан ийм судалгаа байна. Тэгээд энэ дээр бол бас ялгааг нь бол харуулхад тухайн одоо ээж эцэг их хэдий чинээ энэ хуруугаараа заах нүглийг хийн төдий чинээ бол хүүхдийн хожуу үеийн хэл ярианд илүү байгааг харуулсан одоо тэмцсэн ийм судалгаа байна гэсэн. За дараагийн зөвлөмж болохоор хүүхдийн энэ гонгонох шулгамалтай холбоотой зөвлөмж байна. За энэ бол бүр хэл ярианы хөгжлийн за мөн хэлд орох үеийн бас маш чухал урдч нөхцөл гэж бол үздэг. За тэгэхээр бид нар ч гэсэн одоо юу гэдэг залуу ээжүүдэд одоо жишээлбэл энийг бол бас тэр болгон мэддэггүй. За зарим нь бол одоо юу гэдэг одоо зөнгөөрөө тий мэдрэмжээрээ бол бас их хариу үйлдэл үзүүлж харилцаж байгаа байдал бол байдаг. Гэхдээ бас ихэнх залуу ээжүүд бол энэ талаар бол сайн мэддэггүй. За мөн багш нар бас яг энэ яагаад чухал вэ гэдгийг бол бас тэр болгон сайн мэддэггүй. Тэгэхээр энийг бол бас сайн сууж зөвлөж явах бол шаардлагатай гэсэн. За тэгэхээр хүүхэд бол анхны үгийг хэлхийн өмнө заавалчгүй гангадаг, шулгандаг энэ үглийг бол хийдэг. Жишээ нь бол юу гэдэг ба да 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 гэх
зарим тохиолдолд өөрөө бүр зохиогоод одоо шулганаад байдаг тэр үйл явц бол бүр маш чухал. Ялангуяа одоо та хэдийн ч гэсэн одоо жишээн дээр байгаа. Ялангуяа охин хүүхдүүд бол маш их шулгандаг. Одоо хүүгүүдтэй харьцуулахад тий. Тэгэхээр энэ бол хүүхдийн тэр хил тоох гэж байгаа процессын одоо маш чухал үзүүлэлттэй гэж үздэг. Тэгэхээр ганган шулганснараа бол хүүхд тухайн хэлнийхээ авиаг сурч идэг. Бас татж идэг. Тийм учраас бол энэ хэл ярианы хөгжилд болол их чухал эерэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүүхэд анхны үгээ хэлхийн өмнө тэр авиануудаа зөв ялгаж таних дуудаж сурах тэр процессыг дэмжиж өгч идэг зүйл маань бол энэ ганганах, гонгонох, шулганах үйл байна гэсэн. Тэгэхээр энэ дээр хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүүхдүүд яг энийг хийгээд эхлэхэд эргээд харилцах нь бол маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл судлаачд юу гэж хэлдэг вэ гэхээр юу хийлч харилцах нь бол чухал биш. Гэхдээ өөрсдөө шиг нь бас ингээд шулганаа, тавтаад ах, өөрсдийг нь дуурайгаад ах юм бол энэ бол маш одоо чухал эерэг нөлөөтэй байдгаа гэдэг болоо судлаачд бол онцлог. Энэ дээр мөн ялгаа авахгүй одоо саяны судалгааг тэмцсэн судалгааны графикийг бол харуулсан байна. Өөрөөр хэлбэл ээжийн одоо яг хүүхдтэйгээ тий яг гангаж байгаа, гунгаж байгаа, тэр шулганж байгаа үед одоо хариу үйлдэл үзүүлсэн байдлын хэмжээг болол үзүүлсэн ийм график бол байна. Дараа нь бол 5 дахь зөвлөмж байгаа. Энэ дээр бол Багшаа дөрөв дэх зөвлөмж академик харуулж байна. Болсноо. Боллоо. Тэгэхээр 5 дахь зөвлөмжийн хувьд бол илүү хүүхд арай жоохон том болоод ирж байгаа юм уу байна. Тэгэхээр энэ дээр бол хүүхдийн нэг юм анхаарч сонирхсон өөрөө юмыг ингээ анхаарч сониучилсан ийм зүйл ийм үе бол бас байдаг. Тэгэхээр энэ дээр эцэг эхчүүд одоо өөрсдийнх нь өмнөөс нь шийдвэр гаргах, чиглүүлэх, заах, тулгах ийм хандлага бол их байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ бол бас нэг талдаа сөрөг үр дагавартай. Тийм учраас аль болох яг энэ үед хүүхдийнхээ анхаарч сонирхож байгаа тэр зүйлийг бол хийлгэж авах нь хүүхдийн хэл ярианы хөгжилд бол эерэг нөлөөтэй гэж үздэг. Жишээ нь юу гэдэг юм одоо хүүхдийнхээ урдуур нь ороод энэ улаан өнгөтэй одоо эвлүүлдэг тоглоом маань эсвэл тийм зүйл нь байна гэж бэлэн хариулт өгөхөөсөө илүү аль болох хүүхдээрээ хэлүүлэх гэж дэмжих нь бол чухлаа гэж бол үздэг. Жишээ нь шалаар өртөг одоо ямар нэг тоглоом ч юм уу бамбруу шиг бай гэд бодъё тэгэнгүүт өрдөг одоо тэр тоглоом руу чиглүүлж ярих уу эсвэл одоо бамбруу шиг ин авч өгнө гэж ярих уу тэгэхээр энэ дээр бол хүүхдийг одоо албадаж тулгахаасаа илүүтэй хүүхэд яг аль руу төвлөрч байна, аль руу анхаарч байна гэдгийг эцэг эхийн хувьд бол анхаарч үзэх нь бол маш чухал байдаг. Мөн бас яг энэ сургуулийн өмнөх насны боловсролын багш нар бол энийг анхаарч үзэх нь бол их чухал гэж үздэг. Тэгэхээр энийг анхаарах хэдий ч анхаарна мөн төдий ч хүүхдийн хэл ярианы хөгжилд бол эерэг нөлөөтэй байна гэж бол үздэг. Энийг дэмжсэн судалгааны баримт нь энэ байна. Дараагийн 6 дахь зөвлөмжийн хувьд болохоор сая бид хэдүүлээж гэсэн манай багш нар маань нийлээд их уншлага хийж авах нь чухал гэж бол бичсэн байсан. Тэгэхээр энэ бол бас та хэдийнхтэй нийцэж байна тий. Тэгэхээр хүүхдтэйгээ уншлага хийж авах гэдэг зөвлөмж бол маш чухал. Гэхдээ энэ бол зүгээр нэг унших биш. Тэгвэл ямар унших зүйлийн тухай ярьж байна гэдгийг хэдүүлээ яриа. Тэгэхээр ихэнх эцэг эхчүүдийн хувьд одоо юу гэдэг хүүхдтэй ном уншиж өгөх, үлгэр одоо ярьж өгөхтэй. Өгтөө бол өөрөө эхнээс нь дуустал нь аваад ямар ч зогсолтгүйгээр ярил боллоо гэж бодох нь бол байдаг. Гэхдээ энийг хүүхдийн одоо хэл ярианы хөгжилд эсвэл одоо хүүхдийн өнцгөөс тийм ч таатай зүйл гэж бол үздэг. Яагаад гэвэл хүүхдэд яриулах, цуг ярилцахын тулд одоо уншиж байгаа гэдгийг бол эхлээд бол ойлгох нь бол маш чухал байдаг гэсэн.
Тэгэхээр өөрөөр хэлбэл ихэнх эцэг эхчүүд хүүхдтэй ярих тэр боломжийг нь олохгүй байх. Эсвэл хүүхдтэй тэр үлгэрт одоо тэр оролцох боломжийг нь хангахгүй байх юм бол энэ бол онцлог биш болж таарч байна гэсэн үг. Тэгэхээр аль болох хүүхдэд оролцуулах, хүүхдэд ярих боломжийг олгох, асуулт асуух магадгүй боломжийг олгох тийм ийм маягаар одоо уншуулвал илүү үр дүнтэй гэж үздэг. За мөн энэ дундаа явж байгаад ярьж явах хувцастаа тий хүүхдийнхээ санал сэтгэлдлийг үнэлээд харилцан ярилцаж за мөн өөрийн үгээрээ баяжуулаад ярих, нэмэх, хаасах, давтах тийм ээ дүр доорж буюу дүрсэлд ярьж өгөх юм бол маш үр дүнтэй гэж үздэг. За зарим нь юу гэдэг яг тексттэй үлгэр байнгут тухайн одоо үлгэрийг зүгээр нэг уншиж өгөөд дуусчдаг энэ тохиолдлууд их тохиолдол бас байдаг тий. Тэгэхээр энийг яг илүү ингээд дүрслээд хөдөлгөөнтэй болгоод сэтгэлийн хөдлөлттэй болгоод тий хүүхдийг ингээд яг чиглүүлээд яг өөрийнх нь одоо бас яг тухайн үед гаргаж байгаа сэтгэлийн хөдлөл үйл хөдлөлт нь яг эргүүлээд хариу үйлдэл үзүүлээд ингэх юм бол уншлах хамгийн үр дүнтэй гэж үздэг. За тэгэхээр энэ дээр хамгийн гол анхаарах зүйл бол тэр яриулах сэдлийг нь өдөөж өгөх нь олж чухал байдгаа гэж үздэг байна. За тэгээ энийг дэмжсэн ямар судалгааны үр дүн байдаг вэ гэхээр за энэ дээр бол одоо яг энгийн уншлагын аргачлалаас тий бол хамаагүй үр дүнтэй байсныг бол гаргаж ирсэн ийм судалгааны үр дүнгууд байна. Өөрөөр хэлбэл саяны төрлөөр хэрвээ хүүхдээ уншуулж чадах юм бол зүгээр энгийн уншиж өгч байгаа аргачлалаас бол хэд дахин илүү үр дүнтэй байдгаа гэсэн ийм судалгаа байна. Ялангуяа 2-оос 3 настай хүүхдүүдэд дээр тийм. За мөн 5 настай хүүхдүүд рүү ч гэсэн насыг нь бол уртасгаж сунгаж болно гэсэн. За дараагийн зөвлөмж. За дараагийн зөвлөмж бол хүүхдийн ярианы алдааг мэддэхгүйгээр засаж байх гэж. За тэгэхээр бид нар бол бас өмнөх хичээлүүд дээр ч гэсэн үзсэн тийм ээ. Тэгэхээр хүүхд бол хийлд ороод ирэхээрээ ер нь бол маш их алдааг ухамсаргүйгээр бол хийж идэг тий. За тэгэхээр энэ дээр бол эцэг эхийн зүгээс ч гэдэг юм уу. За мөн цэцэрлэгийн багш нарын зүгээс ч гэдэг юм уу тий. За мөн эмээ өвгийн зүгээс бол аль болох хүүхдээ тэр алдааг нь одоо мэддэхгүйгээр зөв болгон залруулж байгаа, эргэж ярьж харилцаж байгаа нь бол чухал байдаг гэж үздэг. Жишээлбэл манай хүүхд ингээд яриад идэв хилээ зажлаад эргүүлээ хариу үйлдэл үзүүлээд авах юм бол хүүхд бас яг тэгээ тогтчих хандлагатай байдаг. Тэгэхээр энийг нь илүү одоо зөв болгож залруулж хийлэх тийм маягаар ингээд хариу үйлдэл үзүүлээд харилцаа тавих юм бол илүү чухал гэж үздэг. За жишээ нь энэ дээр 2-оос 5 настай хүүхдийн үгийн сан эрчимтэй нэмэгдэж байдаг гэдгийг бол бид өмнөх хичээлүүдээр бол бас үзсэн тийм. За тэгэхээр энэ дээр бол аваа солих, нэмэх, үе алгасах, үе товчлох, за үгийн утгаа мэдэхгүй байх, за буруу нийлэмж үүсгэх, за өөрийн мэдэх тийм үгийн загвараар үг бүтээх. За энд нь юу байдгийг лооны нэр, тийн ялгаал, тооны нэр, үйл үгийн хэлбэр гэх. За цаашлаад өгүүлбэрийн холбоос ч үт юм уу тийм. Ийм зүйлс дээр бол хилцэн алдаануудыг бол түгээмэл гаргах явдал хүүхдүүдээр бол их байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ дээр хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ алдааг буцаад залруулад яриад авах нь бол их чухал байна гэдгийг бол судлаачид бол үздэг. За энэ дээр энэ саяны энэ олон судалгааны үр дүнг бол нэгтгэсэн ийм үр дүн бол энэ дээр харуулж байна. Тэгэхээр энэ дээр маш олон судалгаа бол өмнө нь хийгдсэн байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд бас дэмжигдсэн ийм зөвлөмж байна. За дараагийн 8 дугаар зөвлөмж бол энд одоо болж байгаа үйл явдлаас давж харилцах. За тэгэхээр 3 нас гэхэд бол хүүхдүүд бол нэлээд боломжийн түвшинд яриад хэл ярианы хөгжлийн хувьд бол бас нэлээд хөвгөн сайжраад эхэлсэн ийм үе байдаг. За тэгэхээр энэ үед хүүхдийн хэл ярианы хөгжлийг улам илүү баяжуулж бол яах нь маш чухал. Өөрөөр хэлбэл өнгөрсөн болон ирээдүйн үйл явдлыг одоо илүүтэй яриулж дэмжих тийм. За эсвэл одоо юу гэдгийг төсөөлүүлэх, тайлбарлах, хүүрнэх тэр яриулах аргуудыг бол энэ дээрээ
ашиглавал бас үр дүнтэй байдгаа гэж үздэг. За хүүхэд бол юу гэдэг энт байна, тент байна, тэгж байна, ингэж байна, явж байна гэх одоо цагийн ийм юмнуудыг одоо цагийн илэрхийллүүдийг их хийх хандлага бол бас их бий. Мөн өнгөрсөн цагийг бол их хийдэг. Гэхдээ ирээдүйд цагийг бол бас ер нь бага хийдэг гэсэн юм судалгаа бол байдаг. Тэгэхээр энэ дээр аль болох хүүхдэд төсөөлүүлээд нэг яриулах тий тайлбарлаад өгөөч гэж нэг яриулах, хүүрнээд нэг яриулах тэр аргачлалуудыг бол эцэг их за мөн бас багш нарын зүгээс бол хийлгүүл илүү үр дүнтэй гэж үздэг. За энэ дээр түрүүний энэ төсөөлүүлэх, тайлбарлах, хүүрнэх гэдэг байгааг энэ англиар mnemonic pain гэдэг ийм аргачлал байна. Тэгэхээр энэний үгийн тавшлал нь бол PEN гэдэг нь P нь болохоор pretend гэдэг нь дүрд оруулах, төсөөлүүлэх гэсэн үг тий. За explanation гэдэг нь болохоор тайлбарлах. За тэр доотлын narrative гэдэг нь болохоор хүүрнэх тий. За тэгэхээр энэ дээр тайлбарлах дээр тий тухайн юмс үзэгдлийн хооронд эсвэл ойлголтын хооронд тий илүү одоо уялдаа холбоо гаргаж ирэх талаар ярилцах. Жишээлбэл тэгсэн учраас тэгсэн ч гэдэг юм уу тий. Яагаад тэгж байгаа бэлээ гэх дээр ингээд тайлбарыг нь дэмжүүлж одоо яриулах дээр анхаарах гэсэн. За дараагийнх нь энэ төсөөлүүлэх гэж байгаа. За энэ дээр бол хүүхдийн одоо тэр одоо бодлыг энэ мэдрэмжийг энэ за эсвэл одоо ямар нэг хийсвэр одоо зүйлсийг тийм ээ эсвэл юмсыг одоо хүнийг ч гэдэг юм уу тий илүү төсөөлүүлж ярих маягаар дэмжих тий. За дараагийнх нь бол хүүрнэх. За энэ дээр өнгөрсөн болон ирээдүйд одоо өнгөрсөнд болсон эсвэл ирээдүйд болох гэж байгаа зүйлсийн талаар илүү ярилцах тий. Гэх мэтэр гэсэн. За энэ аргыг бол маш үр дүнтэй гэж үздэг. За мөн хүүхдийн одоо хэл ярианы хөгжлийг цааш нь илүү сайжруулахад бол маш үр дүнтэй гэж бол үздэг байна. За тэгэхээр энэ хүрээд энэ 8 зөвлөмжөөр бол энэ эхний бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих зөвлөмжүүд маань бол дуусж байна. За одоо хэдүүлээ цаашаа сургуулийн насны хүүхдүүд буюу 5-аас 11 настай хүүхдийн хэл яриаг яаж дэмжих вэ гэдэг талаар бол ярилцъя. За тэгэхээр энэ бас яг өмнө нь бидний ярилцсан 0-оос 5 настай хүүхдийн хэл ярианы хөгжлийн үйл явцтай бол маш салшгүй холбоотой. Тэгэхээр өмнөх одоо суурь бол хэдий чинээ сайн байна, төдий чинээ сургуулийн насндаа батлал бас сайн байх магадлал нь өндөр байна гэсэн. За гэхдээ энэ дээр бас насны онцлогтой, за мөн хүүхдийн одоо хөгжлийн үе шатын онцлогтой холбоотой бас ялгаатай зүйлсүүд бол гарч ирнэ. За тэгэхээр эхний зөвлөмж бол хэвийн хэл ярианы хөгжлийн талаар тухайн багш, за мөн эцэг их зөв ойлголт мэдлэгтэй байх гэдэг бол бүр маш чухал байдаг. За энийг нь болохоор typical language development гэдэг байгаа тийм. Тэгэхээр хүүхэд яг хэвийн одоо хөгжилтэй явж ийн вэ гэдэг талаар болвол багшийн хувьд ч тэр эцгийн хувьд ч тэр зөв одоо мэдлэгтэй байх нь бол маш чухал гэсэн. За дараагийнх нь болохоор за та бүгдээрээ бас мэдж байгаа. За Монгол хүүхдүүдийн хувьд бол ялангуяа бага боловсролын төвшөнд бол за хүүхэд бол монгол хэлний төвшөнд ийм төвшөнд бол одоо чадвартай байх ёстой тий ийм чадамжуудыг бол эзэмшсэн байх ёстой гэсэн ийм стандарт бол гарцсан байдаг. Сургалтын хөтөлбөр бол гарцсан байдаг. Тэгэхээр энийг та хэд бол бас хичээлийн хөтөлбөр боловсруулах, агуулга боловсруулахтаа бол би бас ашигладаг болов гэж бодож байна. Ашигладаг уу та хэд? За ашигладаг багш бий юу? Байлгүй байх үү? Байдаг тий. За би тэгэхээр энэ дээр мэдээж бол байгаа. Тэгэхээр би энэ дээр илүү энэ доотлолт нь энэ англи улсын жишээг та хэд харуулах гад нэг файл оруулсан байна. За энэ Английн энэ Communication Trust гэх төрлийн бас байгууллага байдаг. За энэ олон улсын бас байгууллага.
За тэгэхээр энэ дээр яг энэ 5-аас 11 настай хүүхэд те яг хэл ярианы хөгжлийн түвшин хэл яриа болон харилцааны хөгжлийн түвшиндээ яг юу эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг бол гаргацсан байдаг. За мөн багшийн зүгээс яаж дэмжих боломжтой вэ? Тэр зөвлөмжүүдийг бол энэ дээр дэлгэрэнгүй өгсөн байдаг. Тэгэхээр та хэд энийг бас харьцуулаад мөн бага боловсролынхаа монгол хэлний тэр стандартаа бас харьцуулаад үзүүлэх сонирхолтой байх болов уу би энийг бол оруулсан байгаа. Тэгэхээр та хэд энийг бас үзээрэй те. Би энэ линкийг хин гэрэл сүрэнд өгчий. Тэгээ гэрэл сүрэн энийг бас шеэрлэх баха. За тэгэхээр энэ дээр яг 5 настай дээр ингэн 7 настай дээр ингэн за ийм байдлаар бол багш дэмжинэ гэдэг энэ зөвлөмжүүд эдрийг бол бүгднийг бичсэн байгаа. За мөн хүүхдээ буцаагаад яаж шалгах вэ, яаж үнэлэх үү эдрийг хүртэл бас бичсэн байна. За нас ахаад ирэх тусам одоо хүүхдийн тэр өгүүлбэр бүтээх чадамж, за мөн хүүрнэх чадамж тэр эдэр өсөж байгааг бол харж байгаа. Тэгэхээр энийг яаж ингэ ялгаж салгаж хуваарлаж тавьсан байна гэдгийг бол та хэд бол эндээс дэлгэрэнгүй үзэх боломжтой гэсэн үг. За мөн багшийн хувьд одоо жишээлбэл яг ямар хуу байдлаар хүүхдэд дэмжиж болох юм бэ? Мөн өөрөө яг хэл яриа харилцааныхаа хувьд ямар байдлаар үлгэрлэх хэрэгтэй юм бэ гэдгийг энэ дээр бол бас харуулсан байна. За мөн сургуулийн түвшинд за сургууль гэж байгаа. Сургуулийн түвшинд одоо хүүхдийн хэл яриа харилцааг хэрхэн яаж дэмжих талаар за мөн хэрхэн одоо тэр орчныг нь бүрдүүлэх талаар бол энэ дээр бас зөвлөмжүүдийг бол өгсөн байдаг. За энэ бол бас нэлийн жишг болох уц ийм тогтолбор гэх үү дээ. Тэгэхээр энийг бол та бас Монголтойгоо харьцуулаад хараасаа гэдэг энэ дээр бол оруулсан байгаа шүү. За мөн түүнчлэн энэ дээр хэвийн бус одоо хүүхдийн хэл яриа хэвийн бус болоод ирэнгүүд яг ямар асуудал тулгараад байгаа, ямар хэрэгцээ шаардлага үүсээд байгаа вэ гэдгийг бас яаж үнэлэх тэр зүйлсийг бол бас оруулсан байна. За Монгол юу гэм бэ дээр миний дэлгэц харагдаж байгаа юу? Тий харагдаж байна. Зөвлөмж нэг дээр явж байна. Презентацийн зөвлөмж харагдаад байгаа юм байна тий. Тийм presentation тэгээд чиний видео. За жаараа уучлаарай. Би эндээс бас нэг юм харуулах гэж байгаад. За би саяны тэр нөгөө нэг файлыг энэ үзүүлэх гээд тайлбарлаад байсан файл маань энэ. Сая би дахиад шинээр эхлэе. Евро яриа явчлаа сайн. За би товчхон дахиад ярьчих. Тэгэхээр саяны тэр нөгөө Монголын нөгөө бага боловсролын стандарт гэдэг байгаа маань бол энэ штэ тий. Бүгдээрээ бол мэдчихэж байгаа. За тэгэнгүүт энэ дээр бол юу гэдэг юм монгол хэлний хувьд те 1-ээс 3 дугаар анги 4-өөс 5 дугаар ангийн хооронд бол хүүхэд бол ийм чадвартай байна гэдгийг бол ингээ гаргаад эхэлсэн. Одоо эндээс 1-р ангийн хувьд те цагаан толгоогоос ахуулаад за мөн энэ дээр унших, бичих, ярих, сонсох чадварын хувьд бол ийм байна гэдгийг бол ингээ харагдсан. Стандартчилсан. За 4-р анги болонгууд ингэнэ гэсэн юм зүйл байгаа тий. За гэтэл энэ маань олон улсад бол яг энэ communication trust гэдэг байгууллагаас бас яг 5-аас 11 настай хүүхдүүдийг хэл ярианы харилцааны хөгжлийг нь бас төвшөнд нь ангилаад за мөн одоо ямар чадрууд эзэмших ёстой вэ гэдгийг бас гаргаад за багшийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэдгийг бас энэ дээр гаргасан ийм зөвлөмжтэй. За тэгэхээр 5 нас, 7 нас, за тэгээд 9 нас, 11 нас гэдээ ингэ явж байгаа. За тэгээд нас ахаад ирэх тусам хүүхдийн одоо тэр үгийн сангаас ахуулаад өгүүлбэрийн түвшинд, харилцан ярианы түвшинд яаж агч байгаа вэ гэдгийг бол эндээс бол бас харж болно. Энэ зөвлөмжүүдийг бол бас хичээлдээ ашиглаж болно гэсэн үг. За товчхондоо энийг харьцуулах гэж би энэ дээр тэр саяны стандартыг ярьсан шүү.
За тэгэхээр энийг би юунда шеэрлчин гэрэл сүрэн дөгөө шеэрлчин энийг тэгээд та хэд бас хараарай. За хоёр дахь зөвлөмж. За тэгэхээр эхний зөвлөмж бол болсон. Хоёр дахь зөвлөмж бол хүүхдэд үүсч болох тэр хэрэгцээтэй дэмжлэгийг зөв тодорхойлно гэдэг. За энэ бол зонгоёо сургуулийн насны хүүхдүүдэд маш чухал. За тэгэхээр дөнгөж хүүхд одоо сургуульд ороод ирэнгүүт те одоо өөрийгөө илэрхийлэх, хил ашиглаад ойлгох тэр чадамжийн хувьд бол бас нэлээд их асуудлууд бол гарч ирдэг. Тэгэхээр тэр асуудлыг илрүүлэх, хяналтын хуудастай болгох, ашиглах явдал бол энэ дээр маш чухал гэж бол үздэг. За хоёрдугаарт одоо агцын үнэлгээний аргачлалуудтай буюу төлөвлөлттэй болох бол чухал гэж үздэг багш нарын хувьд. За мөн эцэг их асран хамгаалагчдтай ярилцж явах. За мөн тэр ярилцлагын тэмдэглэл хөтөлж явах. За энэ байдал бол бас маш чухал гэж үздэг. За тэгэхээр дараа нь гэрийн хэл ашигладаг хэсгийг бол байнга тодруулж авах. Home language гэдэг тийм. За тэгэхээр энэ дээр энэ линкээр оронгууд ямар энэ үнэлгээний аргачлалууд байдгийг. За мөн эрт үеэс ахуулаад 11 нэмэх нас хүртэл тий хүүхдийн хэл ярианы хөгжил одоо яг ямар түвшинд явж байх хэвээр энэ тэр одоо юунуудыг нормуудыг хэмжээнүүдийг ингээд гаргаад өгсөн байгаа. Тэгэхээр энийг та хэдийн линкээр орж үзэж болно. За тэгээд түрүүний энэ яриад байгаа энэ хяналтын хуудас гэдэг байгаа энэ байна. За хяналтын хуудас бол энэ бүр маш богинохон. Тэгэхээр энийг магадгүй та хэд бас өөрсдийнхөө одоо сургалтандаа бол бас ашиглаж болно. Өөрөөр хэлбэл шинэ хүүхд ирлээ, эсвэл одоо хичээлийн шинэ жил эхэллээ гэхэд хүүхдээ одоо ярианы түвшинд ямар нэг одоо асуудал тулгарч гин үү, хүндрэл тулгарч гин үү тий. За сонсголын түвшинд ямар нэг асуудал тулгарч гин үү гэдэг ч юм уу тий. За энэ болгоноор нь бас тодорхой хэмжээний асуумж аваад үнэлээд за тэрэн дээрээ тулгуурлаад хүүхдтэйгээ ажиллах. За энэ байдал бол их чухал гэж үздэг гэсэн. Тэгэхээр ийм хяналтын хуудас та хэд ер нь ашигладаг уу? За тэгэхээр энэ бол яг жишээ болгоныг ингээд дурдсан ийм асуулттай асуумжууд байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг хичээл дээрээ ер нь бол ашиглаад явбал их үр дүнтэй шүү. За дараагийн за уучлаарай. Нэг зүйл асууч яваад. за та мьют болсон шүү. Эхлээд сурч байгаа хүүхдүүдийн хэлний төвшнийг яриад байна уу? Эсвэл ерөнхийд нь хэлээ сурж байгаа ер нь хүүхдүүдийн хэлний төвшнийг яриад байна. Би яахан юу ачаад байна. Заримдаа нөгөө би ойлгохтой бол их хэлээ сурж байгаа хүүхдүүдийн хэл ярианы хөгжлийг хөгжлөөр ярьж байна гэж ойлгож байсан. Ерөнхийд нь ингээ хараад хахаар яг одоо их хэл дээрээ өөрөө хүүхэд ярьж сурж байгаа ярианы хэл ярианы хөгжил хэрхэн яаж хөгждөг талаар юм болов уу гэж бодоод байна л да. Түрүүний хөтөлбөр бол нөгөө 2017 онд хэлийн чанд сурч байгаа хүүхдүүдийн зориулсан тийм хөтөлбөр боловсруулагдсан байгаа. Тэр хөтөлбөрийн дагуу бид нар хичээлээ төлөвлөж байгаа. За би тэгэхээр бол тэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ энийг нөгөө нэг харьцуулах маягаар бол оруулсан шүү. За тэгээд энэ хяналтын хуудсыг яагаад санал болгож байгаа гэхээр та хэд бас өөрсдийн болгоод яг одоо монгол хэл рүү энийг бас тогшуулаад тий монгол хүүхдтэр жишээлбэл ийм байж болох юм а гэдэг байдлаар асуумжаа боловсруулад бас гаргаад авал илүү үр дүнтэй болов, санаа авал их үр дүнтэй болов гэдэг утгаар энийг оруулж өгч байгаа шүү. Мэдээж монгол хэл дээр бид нарт ийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ нөгөө зөвлөмж учраас та хэдэд бас айлуулах санаа шийдэх тий та хэдийн ажил тустай болох үүднээс энийг санал болгож байгаа шүү. За дараагийн зөвлөмжийн хувьд болохоор хэл ярианы хөгжлийг хэрхэн дэмжих талаар бас сайтар ойлголт мэдлэгтэй байх гэдэг. За тэгэхээр та хэдийн хувьд бол би сая хамгийн ихэнд зүгээр нөгөө та ямар зөвлөмжүүд өгдөг вэ гэж асууж байгаа нь бол бас ер нь яаж дэмжих талаар ямар ойлголт төсөөлөлтэй байна вэ гэдгийг
бас ойлгохын тулд бол энэ асуултыг бол асуусан. За тэгэхээр энэ дээр бас яг ялгаа авахгүй орчин нь хэр хэл яриаг харилцааг дэмжиж буй эсхийг бол бас шалгах хяналтын хуудастай болно бол бас маш чухал гэж үздэг. За тэгэхээр орчин гэдэг бол одоо магадгүй зарим газарт нэг Монгол сургууль байгаа, зарим газарт нэг Монгол цэцэрлэг байгаа, эсвэл нэг жижигхэн Монгол community байна, Тэгэхээр тэр орчин хэр үр дүнтэйгээр тухайн хүүхдийн одоо тэр монгол хэлний хэл яриа харилцааг дэмжиж байгаа вэ гэдгийг бас шалгаж үзэх тийм хяналтын хуудастай болоод тэрийгэ бас тэрэн дээрээ тулгуурлаад сургалтаа явуулах юм бол үр дүнтэй гэж бол үздэг. За мөн тусгай хэрэгцээ дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд бол мэдээж энэ үнэлэх, төлөвлөх, за мөн хийх, шалгах гэсэн ийм аргачлалаар явбал бас үр дүнтэй гэж бол үздэг. За миний энэ дээр яриад байгаа энийг болохоор би энэ University Speaking гэдэг энэ Английн эндээс гаргасан энэ хүүхдийн одоо хэл яриа харилцааны хөгжлийн одоо үе шат бас насны онцлог гэсэн ийм гарын авлагыг бол гарын авлага дээр суурилж бол ярьж байгаа шүү энэ зөвлөмжийг. Тэгэхээр би энэ гарын авлагыг та хэд рүү шеэрлжнэ гэсэн үг та хэд дэлгэрүүлээд үзээд бас өөрсдийнхөө ажилд ашиглаасай гэж бол хүсэж байна. За тэгэхээр энэ дээр саяны тэр орчны хяналтын хуудас ямар байх боломжтой вэ гэхлээр за мэдээж тэр одоо юу гэдгийг одоо байршил тийм ээ тэр орон зай, гэрэл, за эсвэл дуу чимээ, за тэгэл тэр юу дээр тогтжуулалт тий. За тэр болгоныг бол харгалзаж үзсэн байдал гэдэг. За энэ дээр бол нарийн ийм үздэг юм билээ. Тэгэхээр ийм хүүхдийн одоо харилцааны чадварыг дэмжихэд хэр ээлтэй орчин бүрдүүлсэн бэ гэдэг бол бас маш чухал байх нэ гэсэн үг. За тэгээ дээр нь одоо хүүхдийн харилцах орчныг тий сайжруулахад бас орчны хувьд бас яг яаж дэмжиж байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл тухайн орчинд ганц багш л ингээд яриад байдаг юм уу? Өөр одоо тэнд тухайн одоо хэлээр ярьж байгаа настай хүмүүсүүд байдаг юм уу тий? За эсвэл одоо өөр одоо гэр бүлийн оролцоог нь дэмжсэн тэр хөтөлбөр хэр байдیں ч гэх юм уу тий? Тэр зүйлсүүдийг бол бас хэлж байна гэж ойлгочлоо гэсэн. За тэгэхээр ийм маягаар бол бас дэмждэг юм байна. За тэгээ энэ дээр хамгийн сүүлийн зөвлөмж бол бусад мэрэгчлэлтэнтэй хамтран ажиллах. За энэ бол айлч насан дээр гэсэн үг. За гэхдээ энэ асуудал бол ихэвчлэн сургуулийн насанд ороод ирэхээр мэдэгддэг. Тийм учраас сургуулийн насн дээр бол илүү холбоотой байдаг учраас энэ зөвлөмж явж байна гэсэн үг. За тэгэхээр багшийн хувьд бол бас бусад мэрэгчлэлтэнтэй хамтран ажиллах, холбон зуучлах гэдэг бол бас маш чухал байдаг. Тэгэхээр энэ дээр мэдээж одоо хэл яриа засалч гэдэг хүнд холбож өгөх, за хөдөлмөр засалч гэж байдаг. Энийг occupational therapist гэж хэлдэг. Тухайн хүүхэд одоо төвлөрөхгүй байх, хит хөдөлгөөнтэй байх, тийм асуудал хүнтэй харилцахгүй байх, тий? Эсвэл ямар нэг дуу чимээ, орчны мэдрэг байдал айгүй өндөр байх юм бол тухайн хүүхдэд мэдрэхүйн асуудал бол байх боломжтой гэж бодод үздэг. Тэгээ энэ хүмүүсүүдтэй хэн ажилдаг вэ гэхлээр occupational therapist гэсэн хүмүүсүүд бол мэрэгжлийн дагуу ажилладаг гэсэн. За мэдээж бол сэтгэл зүйч, за ялангуяа боловсролын сэтгэл зүйчд бол бас маш их туслана. Хүүхдэд гарч байгаа сөрөг зам төлөв, сөрөг сэтгэлийн хөдлөлийг бууруулахад бол бас энэ мэрэгжлийн хүмүүсүүд бол туслана. За мэдээж тусгай хэрэгцээтэй боловсролын багш буюу тухайн хүүхэд одоо өөр тохиолдож байгаа тэр бэрхшээлээс эсвэл өөрийнхөө тэр хөгжлийн ялгаатай байдлаасаа болоод тэр суралцж байгаа арга байрал эсвэл суралцж байгаа тэр химнэл нь бас өөр байх боломжтой учраас энэ төрлийн бас багш нар бол бас багш нартай хамтарч ажиллавал илүү үр дүнтэй гэж боддог. За ингээд хичээлийнхаа төгсгөл би та хэдэд бас маш чухал нэг аргачлалыг бол бас танилцуулмаар байна. За энийг бол language nest гэж нэрлэдэг. Тэгэхээр монголоор бол нэрлэхдээ хэлний үүр гэж бол хэлж болно. За тэгэхээр та хэдэд одоо яг дэлхийн өнцөг булан бүрт тий хэрэгжүүлж байгаа одоо
аргачлал тэр сургууль цэцэрлэг байна уу эсвэл жижиг community байна уу тэр бол бас энэ language nest-тэй шууд хамаатай зүйлээ гэсэн үг. За тэгэхээр энэ бол бас шинжлэх ухааны хувьд бас нэлээд одоо шалгагдсан нотлогдсон ийм аргачлал байдаг. За тэгэхээр анх бол энийг Шинэ Зеланд улсад бол хэрэгжүүлж эхэлж ийсэн. За ямар зорилгоор анх хэрэгжүүлж ийсэн бэ гэхээр мөхөх аюултай хэл юм уу? Эсвэл одоо хос хэлтэй уугуул үндэстнүүдийн хэл соёлыг хадгалах, сэргээх, өвлүүлэхэд бол ихэвчлэн одоо ийм ашигладаг ийм хөтөлбөр гэж үздэг. За тэгэхээр энэ хөтөлбөр дээр яадаг вэ гэхээр оролцогчд нь ерөөсөө тухайн хүүхдийн хэл яриаг дэмжихэд яг л тухайн хэлээрээ тэр орчныг бүрдүүлж өгөх, тухайн хэлээрээ байнгын харилцаж байгаа. Ямар ч одоо өөр хэл болоод ашиглахгүй байх. Яг тухайн хэлний орчингөл бүрдүүлээд тухайн хүүхдтэй ажиллах тийм байдлыг бол оруулж өгсөн байдаг. За мөн энэ дээр бас нэг сонирхолтой зүйл нь болохоор ихэнх одоо яг улс орнуудад хэрэгжүүлсэн жишээ нь болохоор ахмад настай хүнийг одоо оролцуулж сургалтад оролцуулж хүүхдийг одоо хүмүүжил төлөвшөлтөнд эерэг нөлөө үзүүлэх, хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих, үлгэр яриулах ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг дуулуулах ч гэдэг юм уу. Ямар нэг байдлаар хүүхдтэй харилцах тэр харилцааг нь дэмжихэд нь настай хүмүүсүүдийг их оролцуулдаг. За мөн гэр бүлийг оролцуулсан бас хөтөлбөрүүдийг энэ дээр бас оруулж өгсөн байт юм билээ. Тэгэхээр энэний одоо жишг одоо жишээлбэл Канада улсад хэрэгжиж байгаа жишээг бол би энэ дээр бас линкийг ингээ оруулсан байгаа. За энэ линк нэгдэж харагдаж байна уу та хэдэд? Харагдаж байна тий. За энд бол тийм Канадын нэг одоо уугуул үндэстний хэлийг яаж сэргээгээд хүүхдүүддээ өвлүүлээд байна тий. Тэнд бол мэдээж англи хэлний нөлөө маш их байгаа. За эсвэл одоо франц хэлний нөлөө давмгай байгаа тохиолдолд тухайн одоо уугуул үндэстэн бас яаж өөрсдийн хэл соёлоо тэнд хадгалаад бүрэн бүтнээр нь аваад дараа үедээ буюу бага насны хүүхдэд өвлүүлж байгаа дамжуулж байгаа тэр үйл явцыг энэ language nest гэдэг энэ хөтөлбөрөөр одоо авч явж байгаа энэ туршлагыг болоод багтаасан ийм гарын авлага байгаа гэсэн. Тэгэхээр хэдий монгол хэл одоо юу гэдгийг Монголдоо болоод мэдээж болоод ашиглагдаж байгаа нөгөө тод одоо дэлхийн үндэсэг булан бүрт ингээд монголчууд айгүйх явж байгаа гараад суурьшсан байгаа ийм нөхцөлд бол бас яг хос хэлний олон хэл соёлын орчинд хүүхдүүд маань өсөж байгаа учраас бас яг монгол хэл соёл за эсвэл одоо тэр монгол одоо хүн гэдэг тэр байдлыг бүтээхэд ийм хөтөлбөрөөс бас жишээ авах санаа авах нь бол би чухал юм болоо гэдэг энийг бол бас оруулсан байгаа. Та тэгээ бас дэлгэрэнгүй танилцсан үз. За тэгэхээр энэ дээр бол яг ямар зарчим барьдгийг, яаж хөтөлбөр нь явдгийг, за мөн хөтөлбөрөө яаж боловсруулсан тэр болгоныг бол бас дэлгэрэнгүй бичиж өгсөн байгаа. Тэгэхээр та хэд бас танилцаад өөрсдийнхөө хөтөлбөрөө сайжруулах ийм жишээтэй жишээний дагуу болгох. За мөн Америкт байгаа, Канадад байгаа багш нар бол одоо яг энэ уугуул үндэстний ийм хэл соёлын ийм хөтөлбөр хэрэгжүүлж исэн ийм багш нартай за ийм байгууллагуудтай холбогдоод бас арга барилаас нь туршлага судлах заавалмаар өөрсдийнхөө одоо бас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө цааш нь улам сайжруулах за улам монгол хүүхдүүдэд илүү үр дүнтэйгээр сургах тал дээр бол энэ хөтөлбөрийн жишээ бол авахд бол бас үр дүнтэй байна гэж би бол оруулсан байгаа шүү. Тэгээд энийг цааш нь бол үзнэ биз. За тэгээд энэ бол насны хувьд бол бас ялгаа авахгүй. Ерөнхийдөө ихэвчлэн дандаа 0-6 настай хүүхдүүдийг дэмжих зорилгоор ийм хөтөлбөр бол хэрэгждэг. Гэхдээ зарим улс орнуудад хожуу ирсэн эсвэл одоо хожуу тухайн өөрийнхөө хэлээ үзэж байгаа том болцсон 6-аас одоо 18 нас хүртэл хүүхдүүдэд хүртэл бас ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр одоо та хэдий яг зааж байгаа монгол хэл зааж байгаа тэр хүүхдүүдэд бол бас хамаатай ийм асуудал болоод байх нэ. За энэ хөтөлбөрийн талаар ер нь сонсч исэн багш бий юу?
Манай багш нараа сонсч ирсэн үү? байна багш би сонсч байсан. Сонсч Энэ ирсэн үү? Австрали улсад нөгөө нэг эдний уугуул нөгөө нэг физик мартагдуулахгүй тулд яг иймэрхүү одоо бас тийм одоо бага насны хүүхдийг сургах тал дээр иймэрхүү бас одоо хөтөлбөрүүд байдаг юм билээ. Аа. Байдаг. Тийм Австралид бас хэрэгжсэн байгаа. Америкт бол маш их хэрэгжсэн байгаа. Би хамгийн сүүлд харж байхад тэр нөгөө Navajo гэдэг одоо уугуул үндэстний хэллийг одоо хүүхдүүдтэй яаж цааш нь эзэмшүүлж байгаа, дэмжиж байгаа тэр хөтөлбөр бол нэлээд бас юм жишг болж судлаачдын донд яригддаг. Тэгэхээр тэр хүмүүсүүд эдрээс бас суралцах, тэдний туршлагаас суралцах гэдэг бол бас бид нар хамаатай ийм зүйл учраас энийг бол оруулсан шүү. Тэгээ энэ бол бас судлаачдын хүрээнд маш одоо шалгарсан арга байдаг учраас одоо нэлээд системтэй ийм тогтцсон ийм хөтөлбөр байдаг байх нэ гэж бол ойлгож байна. За ингээ миний хувьд өнөөдрийн хичээл дуслаа. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Та хэдийн асуултад хариулъя.